Нярай хүүхдийн ариун цэврийн тухай. Бидэнд мэдэх ёстой зүйл бол өглөөний ариун цэврийн тухай юм. Энэ бол бидний өдөр тутмын тогтмол үйлдэл бөгөөд хүүхдэд ямар ч ярьсны урвал цаашдын асуудал гарахгүй байхыг хангахын тулд хийх ёстой зүйл юм. Сайн ариун цэврийн үр дүнд үүсч болох асуудлууд. Бидэнд мэдэх ёстой хамгийн ихний зүйл бол нүдийг угаах арга юм. Бид нүдийг ариун стерил ватны дискээр угааж дотоод захынхаас гадна зах руу биш, гадна захынхаас дотоод руу угаах ёстой. Учир нь муу зүйлс нулимсны сувгаар гардаг. Дотоод захынхаас гадна зах руу угаавал бүх зүйлийг тарааж өгнө. Энэ нь нүдний халдвар авах эрсдэл юм. Бид усны ямар ч нөхцөлд ийм зүйл хийхгүй. Нүд бүрт тусдаа цэвэр ватны диск ашиглах ёстой. Чих хамарны хувьд тодорхой зүйл байхгүй. Чихэндээ ватны таяг хийхгүй. Зөвхөн гадаргуу дээр нь хүрхэн зүйтэй. Чих угаах хамарны тухай тогтмол угаах шаардлагагүй. Гэхдээ бохирдол харагдвал тэгэхэд бид тэрхүү ватны дискнээс жаахан авч түүнийг жижигхэн бөөрөнхий хэлбэрт оруулж энгийн усанд дүүрч дотор нь хийж оруулна. Бид 360 градусын эргэлт хийж гаргаж та нарын ватанд коцелочка гарч ирлээ. Энэ контекстэд бүгд байна.